энэ бүгд дээр та нар хэлж байгаа юмнууд бас шийдэл бодоод яваад байгаа юм. Өнөөдөр багшийн хомсдолд орсон. Одоо энэ хомсдлыг бид нар ахаад олон сургууль барих гэдэг чинь 108 сургууль 95 цэцэрлэг барихаар ахаад багшийн хомсдол маш их ихсэн. Тэгэхээр энд яах гэж байгааг бол саний яг багш мэрэгжилтэй мөртлөө мэрэгчлэр ажиллуулахгүй байгаа хүмүүсийг эргүүлэн татаж ирүүлье. 32 мянган хүн байгаа юм. 30 гаруй мянган. Тэр 32 мянган хүнээс хэдүүлээ нэг жилд нэг 2 мянган багшийг дуудъя. Тэгтээ нэг санхүүгийн хөшүүрэг өгч дуудъя. Тэгтээ нэг 5-аас дээш жил ажилласан ч юм уу нэг тодорхой хугацаанд ингээд ажилласан хүмүүсийг татаж авчираа гэдэг ийм төслийг бас оруулж байгаа. Тодорхой 2 мянган багшид жишээлбэл нэг 10 сая төгрөг ч юм уу ингээд татхад бид нар нэг 2 тэрбум төгрөгөл гэсэн үг байхгүй. За нэг ийм дараагийн юм нь бол их сургууль төгсөж байгаа одоо хүүхд залуучуудыг багш мэрэгчлэр ажиллагаа нэг 33-35% тал байгаа. Тэгвэл энийг нэг 60% болох хүртэл энэ арга хэмжээг авъя. Тэхийн тулд багш гэдэг хүн багшлаад ажиллаад ирэхэд карьер нэг тодорхой байдаг. Би жишээлбэл өөрийгөө ингээд ярьж хагаад би хэдийд өөрчлөгдсөн байггүй. Би ерөөсөө мөрөөдөлж байхгүй нэг тэмэл өмнөх ажиллаа л хийгээд яваад байсан хүмүүс. Би тэгээ Японыг очиж үзээд Японыг хараад атаархсан. Тэгвэл багш нарыг ийм нэг магистрт явуулдаг дараагийнх нь энэ дээр дэмждэг. Одоо бид нар 21,000 гал ерөнхийлөгчийн хөтөлбөр тэтгэлэг явж шít. Энэ бол тэгээ буцаага тэр аймаг орон нутагт ажиллах хүмүүс аахгүй. Тэгвэл одоо энэ тэтгэлэг багш нар руу бас нэлээд чиглэлээ. За яг хөө энэ тэтгэлэг биш юм гэхэд багш нарыг магистрт явуулдаг, сургадаг онлайнаар. Гэхдээ багш нарыг тэр явна шүүгээ 5 жилийн дараа явна гэж хэлээд 5 жил онлайнаар нөгөө Teach for Mongolia гэдэг нэг заадаг шүү дээ англи хэл заагаад байгаа. Тэр шиг Англи, Япон, Хятад, Солонгос энэ Азийн орнуудад явуулаад сургаач гэдэг юм. Тэгээ энд нэг жилд нэг 500 багшийг явуулаад хахад бид нар тэдэнд төгрөг орох бай гэдэг энэ тооцоолыг бас хийсэн. Төгсөж байгаа одоо оюутнуудын төлбөр багш мэрэгчлэр сурах юм бол хөнгөлөгдөж байгаа. Энэ дээр бүр 650-аас дээш яши оноотой оюутнуудыг багш мэрэгжил сонгох юм бол цалинтай оюутан болгоё гэдэг нэг сарын яг тэр 650 ононоос дээшил 650-ыг сар болгоо гэж 700-аас дээшил 700 мянган төгрөг сар болгоо гэж гэдэг юм. Нэг авсан онотод урамшуулаад тэгээ кэрлээд гэрээ хийгээд ингээ явах юм бол тэр оюутнууд бүгд сайхан ажиллах юм байнамаа гэд. Ингээд олон зүйлүүд бодоод нэг 50 тэрбум төгрөг бид нар нэг жилдээ одоо Монгол улс ч мөнгөтэй төсөвтэй болсон. Нэг 50 тэрбумыг саний миний энэ хилээд байгаа энэ цогц арга хэмжээнүүдэд хэрэглээд ингээд яваад хахад багш нарын чанарыг бас дээшлүүлэх зөвхөн тооны хомсдол биш чанарын хомсдолд орчод байгаа байхгүй. Түрүү хэлээд дээ те. Та чи ийм нөхцөлтөө ийм багш нар байшаа дээ бүр нүүр уламаар байна гэж байгаа бол үнэхээр бид нар энэ багш нарын чанарыг дээшлүүлэх тал дээр бас анхаарах хэрэгтэй. Гэсэн ийм зүйлүүдийг ингээд бодоод төлөвлөж байгаа юм байгаа. Та нарын үнэтэй саналыг сайхан сонслоо. Тэгээ хэдүүлээ нэг ингээд бас дараагийн удаа би бас ахаал зарлах бах те нэг алхацгаа ингээд арт сайхан амттай байсан бах те. Боорцог их сайхан байсан бах энийг зохион байгуулсан энэ хүмүүстээ бас их баярлалаа. Тэгээ та нарынхаа тэгээ би бол одоо бас ийм тодорхой яг багш нар дундаа орсон, сонссон тэр үнэлэмжийн дээшлүүлсэн энэ юм дээр л нэлээд сайн ажиллая те багш нарыг эвтээ сайхан байлгаа